Сайн байцгаана уу? Гэрэл зурагчин Төмөр Баатар байна. Өнөөдөр та бүхэнд өөрийнхөө зайлшгүй шаардлагатай гэсэн аппликейшнуудыг та бүхэндээ танилцуулах гэж байна. За, эхний аппликейшн болохоор Dropbox. Тэгээ яагаад Dropbox-ыг их ашигладаг вэ гэхээр энэ бол хамтарч ажиллаж байгаа хүмүүстэйгээ зургийн сонголтоо хийх, бас хийж гүйцэтгсэн ажлаа хүлээлгэж өгөхдөө ер нь бол Dropbox-ыг ашиглахад ер нь бол зураг гүйлгэж үзэх боломжтой гэдэг утгаараа ер нь бол ашиглахад их амар байдаг. Дараагийнх нь болохоор Samsung Galaxy. Samsung Galaxy нь болохоор ерөнхийдөө бол би өдөр болгон бараг ашигладаг. Тэгээ анхаарч ашигладаг. Тэр нь болохоор өдөр тутмын алхалт. Тэгээ ер нь бол эрүүл мэндийн чиглэлийн аппликейшн байгаа. Тэгээд жишээ нь энэ дээр болохоор хэдэн цаг унтсан бэ, ямар жинтэй вэ, хэдэн аяг ус уусан бэ эднийг хүртэл яд бүртгэж болдог. Тэгээд одоо жишээ нь сая өнөөдөр ийшээ ирэх хүртлээр 669 алхам хийсэн бол өчигдөр 7088 алхалт хийсэн байх жишээтэй. Дараагийнх нь аппликейшн болохоор Spotify. Spotify-г яагаад сууж байгаа гэхээр ер нь хүн болгон хөгжим сонсдог. Тэгээд миний хамгийн түрүүний аппликейшн яагаад байгаа вэ гэхээр ер нь бол өөрийнхөө сонсох дуртай дуунуудыг сонсож дуусаад дараагийнхын шинэ дуу санал болгох систем нь агуу сайн. Тэгэхээр шинэ дуу сонсдог, шинээр инспирэшн авдаг ч юм уу те. Тэгээд ер нь бол edit хийж захтаа маш их цагаар компьютер дээр суудаг, дуу сонсдог. Тэгээд ер нь бол миний хамгийн дуртай аппликейшн. Тэгээд миний өөрөө бас плейлисттэй, тэгээд плейлистийн үнэхээр сонсохыг хүсвэл Төмөр Баатар Tunes 2020 гэдэг байгаа. Тэгээд ер нь бол энэ жил шинээр олж сонсон ч юм энэ жил сонсож байгаа дуунуудаа хийсэн байна. За ингээд сая өөрийн хэрэглэдэг аппликейшнуудыг та бүхэндээ танилцууллаа. Та бүхэн ч гэсэн энэ аппликейшнуудыг хэрэглээд үзээрэй. Баярлалаа.